Доктор Чарлз Браунинг ялалттай гашуудал хэмээх номдоо хайртай дотны нэгнээ алдсан үед үүсэх уй гашуудлын хүнд үеийг алхамаар хэрхэн даван туулах талаар дурджээ. Тэрээр гашуудал нь хоёр төрөл байж болох талаар тайлбарласан байна. Өнгөрсөн рүү буцах гашуудал, ирээдүйн рүү урагшлах гашуудал. Үүнийгээ доорх жишээн дээр тайлбарласан байдаг. Буцах гашуудал. Энэ нь олон сөрөг чанаруудтай. Гинтийн цочрол, битгэрэл, сэтгэл гутрал, шаналл, ганцаардал, харамсал, амьдрах хүслээ алдах, бурхан дуурлах. Хайртай хүн нь орхисон дуурлах, орхигдсон мэт мэдрэмж, өглөө сэрхийг үзэн ядах, бурхан алс хол байгаа мэт санагдах. Яагаад энэ зүйл надад тохиолдсон бол? Би цаашдаа яаж амьдрах вэ? Амьдрал утгагүй байна. Гэх мэт бодлууд орж ирдэг. Харин урагшлах гашуудал нь доктор Браунингийн хэлснээр та хайртай дотны нэгнээ алдсан тухайга бурхантай ярилцах юм. Дараах байдлаар яриарай. Эзэн минь, та хизээж алдаа гаргадаггүй. Цаашаад ч тийхгүй. Хайртай тэр минь энэ дэлхийн зовлонгоос ангичирсан. Хайртай тэр минь бүх хөвдөлд шаналлаас бүрэн чөлөөлөгдсөн. Сэтгэлийн төгшөөр сэтгэл гутрал, айдас, санаа зовнил цаашаад үгүй. Тэр маань одоо Есүстэй нүүр тулан уулзсан. Тэр маань мөхийн амар тавин, баяр хөөр, эрх чөлөө гидэлж байгаа. Мөхийн улс руу биднээс төрүүлээд явсан хүмүүстэй тэр маань хамтаага. Хэдий бид бүгд тодорхой хэмжээгээр буцах гашуудлын шатуудаар дамждагч тэндээ удаан гацах шаардлагагүй. Бид хайртай хүн маань байгаа мөхийн улсын баяр хөөрөөр оюун бодлоо дүүргэхийг сонгох хэрэгтэй. Тэдэнтэйгээ дахин уулзах өдөр ирнэ гэдэгт найдвар тавьснаар зүрх сэтгэлд маань жинхэнэ амар тайван ирэх болно. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг